Сөрөг 8 5 цагийг y тэнхилгийн хувьд тэг шимтэй хувирга. Сөрөг 8 5 цаг ба түүний y тэнхилгийн хувьд тэг шимтэй цагийг байгуул. Тэгэхээр эхлээд сөрөг 8 5 цагийг байгуулъя. Энд x координат нь сөрөг 8. Үүнийг бид яг энд авч үзнэ. X координат нь сөрөг 8, мөн y координат нь 5 байна. Тэгэхээр би 5-аар дээшээ явна. Y координат 5 нь энд байна. Та нар сөрөг 8 мөн 5-ыг харж байна. Бид 8-аар зүүн тийшээ явсан. Учир нь энэ нь сөрөг байгаа юм. Тэгээд бид 5 нэгжээр дээшээ явсан. Учир нь энэ нь эерэг 5 байгаа юм. Ингэснээр бид сөрөг 8 5 цагийг байгууллаа. Одоо бид y тэнхилгийн хувьд тэг шимтэй хувиргахад үүсэх цагийг олох ёстой. Тэгэхээр хэрвээ бид үүнийг жижигхэн нуурын хэсэг эсвэл ямар нэг юм байна гэж төсөөлвөл түүний тусгалыг олж харах болно. Яг сар шиг үүний тусгал ойролцоогоор энэ хавьд байна. Y тэнхилгээс тэнцүү зайд байна гэдгийг харж байгаах. Тэгэхээр энэ нь y тэнхилгээс эерэг 8 зайд байхаар яг 8 зайтай харагдаж байгаа бөгөөд x тэнхилгээс дээш 5 зайтай байна. Ийм тэг шимийн цэг энд байна. Түүний тусгал нь 8 5 гэсэн цэг байна. За дахиад 2 дасгал хийцгээе. Сөрөг 6 сөрөг 7 цагийн x тэнхилгийн дагуу тэгш хэмээр хувиргах хувиргалтыг харцгаая. Сөрөг 6 сөрөг 7 цэгийг зурж түүнийг x тэнхилгийн хувьд тэг шимтэй хувиргаж үүсэх цэгийг олъё. Сөрөг 6 сөрөг 7 тэгэхээр бид эхлээд 6 нэгжээр зүүн тийшээ зөөн. Тэгээд бид 7 нэгжээр доош нь зөөн. Ингээд бид энд ирлээ. Сөрөг 6 сөрөг 7 бол яг энд байна. Дараа нь бид x тэнхилгийн хувьд хувиргаж байгаа. Өмнөхдөө ижлэр хэрвээ та үүнийг нуур эсвэл тол гих мэтээр төсөөлвөл бид үүний тусгалыг хаана харах вэ? Тэгэхээр үүний тусгал нь ижил зайд байна. Бид x тэнхилгийн дагуу тэгш хэмээр хувиргаж байна. Энэ нь ижилхэн зайд байх ёстой. Гэхдээ одоо x тэнхилгээс дээш явна. Тэгэхээр энэ нь 7-оор доош байсан. Одоо бид 7 нэгжээр x тэнхилэг рүү явъя. Дараа нь x-тэй ижилхэн координатаар явъя. Ингээд яг энд авах болно. Бид энэ цэгийг энд хувиргасан. Яагаад гэвэл бид x тэнхилгийн дагуу хувиргасан. Бүгдээрээ хариугаа шалгаж үзье. За дахиад нэгийг хийцгээе. B цэг нь аль тэнхилгийн хувьдах A цэгийн тусгал вэ? За үүнийг энэ хэсэгт бодцгоё. Энэ бол сөрөг 6 5 гэсэн цэг байна. Энд зөвхөн нэг тэнхилгээр хувирсан гэж харагдахгүй байна. За харцгаая. Хэрвээ би энэ цэгийг y тэнхилгийн дагуу хувиргавал энэ эерэг 6 5 болно. Иймээс энд гарна. Хэрвээ би A цэгийг y тэнхилгийн дагуу хувиргасан бол энэ ийшээ явах бол. Дараа нь хэрвээ би x тэнхилгийн дагуу хувиргавал би x тэнхилгээс доош 5 нэгж явж x координат нь 6 дээр очино. Ийм A-гаас B рүү та бүхэн y тэнхилгийн дагуу дараа нь x тэнхилгийн дагуу хувирахад эсвэл x тэнхилгийн дагуу эхлээд хувирахад энд ирэх болно. Энэ нь сөрөг 6 5 дээр авчрах болно. Дараа нь y тэнхилгийн дагуу хувиргана. Энэ нь үнэхээр 2 тэнхилгийн дагуу хувиргалтыг харуулж байна. Өөрөөр бид y тэнхлэг дараа нь x тэнхилгийн дагуу гэж хэлсэн ч болох байсан. За бүгдээрээ хариугаа шалгаж үзье. Бид үүнийг зөв хэлсэн байна.